Цагдаагийн байгууллагад цуслангийн чиглэлд үйлчдэг айлд хулгай орлоо гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу шалгахад иргэнтэйгийн гэрээс зөөврийн компьютер, үнэт эдлийг бусад эд зүйлсийн хамт хулгайлж 150 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ хэргийг нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хулгайн гэмтрэхтэй тэмцгэлцсэн албаагчид шуурхай ажлын үр дүнд илрүүлж, Налах дүүргийн харьяат иргэн А бусдаа бүлэглэн үйлснэг тогтоон шалгаж байна. Агаан сар болж байгаа тохиолдуулаад Facebook орчин, цахим орчинд тийшээ хөдөө орнотог зугаалгаар явлаа. Ийм айл золголт хийж хэд хоног гадуур явах нь гэсэн тийм пост мэдээллүүд оруулдагаас болж иргэд манаас гэр орныхаа аюулгүй байдлыг алддаг. За мөн бас Facebook орчинд гэрийнхаа үнэтэй эдлэлүүдийнхаа зургийг бас оруулдаг. Хар сервантанд байгаа олон мөнгө аяг ч юм уу эртний эдлгөөргүүдийнхаа зургийг оруулдагаас болж бас хулгайн гэмтрэг үйлдэх этгээдүүд тухайн айл руу чиглэж тухайн төр үнэтэй эд зүйлүүдийг бас хулгайлах чиглэлээр ажилладаг. Одоо судалгаатай хулгай хийдэг гэсэн үг байна. Тэгэхээр иргэд маань тийм зураг, пост, өгүүлэл энэ цахим орчинд оруулахдаа бас болгоомжтой хандах хэрэгтэй. Мэдээлэл аюулгүй байдлаас хангаж ажиллах хэрэгтэй гэсэн үг.